За болцсон уу. За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхнийхээ энэ өдрийн амгалан гэрч мэдчилье. За өнгөрсөн хугацаанд бас нэлээд олон удаа хилцүүлэг хийсний үр дүнд өнөөдөр бидний 41 гишүүн нийгмийн даатгалын ерөнхий хуульд одоо нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөө улсын хурлын даргад өргөн барилаа. Энэхүү нийгмийн даатгалын ер нь өөрчлөлт нь цаг үе олсон. Нэгэсэндээ бол одоо яг эдийн засгийн хямрал гэж байгаа үед ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогчийг одоо ажлын байраа нэмэгдүүлэх сэдлийг нь улам хангах гэсэн ийм үндсэн 3 заалт байгаа. Нэгэсэндээ энэ 3 заалт бол өөрөө гуруулаа ажил эрхлэлтийг дэмжих, иргэдийн бодит орлогыг дэмжих ийм заалтууд орсон байгаа. За энэ нь нэгдүгээрт бол нийгмийн даатгалын ерөнхий хуулийн дээр байдаг одоо зохицуултаас иргэний хуулийн зохицуултын хөдөлмөрийн шин чанартай зүйлээс албан журмын нийгмийн даатгалыг авдгийг болиулъя гэсэн ийм санаа байж байгаа. Энэ нь бол Монгол хүн, иргэн хүн одоо ажил хөдөлмөр гүйцэтгэхдээ орлогоосоо одоо 20% нийгмийн даатгал төлж байгаа нь ажилгүйдлийг одоо ихсгэх, ажлын байрын үр ашгийг багасгах, дахиад энэ чиглэлээр хуваарь хөдөлмөр эрхлэгчдийг одоо боомлох ийм арга хэмжээ болж ийн гэж үзээд энэ хэсгийг хасж байгаа. Ингэснээрээ бол иргэд хуваарь хөдөлмөр эрхлэх, ажлын байр нэмэгдэх боломж бүрднэ гэж үзэж байгаа. За хоёр дахь заалт нь бол нийгмийн даатгалаас одоо хоол унаа, байрны ашиглалтын зардалын хөнгөлөлт зэрэгээс бол нийгмийн даатгалыг авахаа болио гэсэн иймэрхүү одоо зохицуулт орж ирж байгаа. Энэ нь бол иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогчдод энэ зүгт одоо ажилтнаа бодиттойгоор одоо ийм хөнгөлт дэмжлэгүүдийг өгөх, сэдлийг төрүүлэх, бодит орлогыг нэмэгдүүлэх ийм үр дагавартай заалт болно гэж үзэж байна. За гурав дахь нь бол байгууллагаас нийгмийн даатгал төлдөг одоо нийгмийн даатгалын албан журмын хэмжээг хөдөлмөрийн өсөлтөд доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсний хэмжээгээр одоо хязгаар тогтооё гэж байгаа. Энэ нь цаашдаа бол нөгөө энэ санаа нь байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх ийм боломжийг олгоно гэсэн ийм одоо ерөнхий 3 зохицуултаа нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг одоо 41 гишүүн гараа үсэг зурснаар ингэж хүлээл гэж өгсөн. Энэ бүтээг та бүгдээ мэдээлэл гэсэн юм аа. За өнөөдөр яг хувийн хвшил бол бас асар олон төрлийн дарамтанд татврын дарамт, зээлийн үгийн дарамт гэдээ бас хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр засгийн газрын бас 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийг либералчлах, бизнесийн орчныг таатай болгох гэдэг тодорхой зорилтууд орсон. Энэний хүрээнд бол тодорхой хуулийн бас төслүүдийг ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Нэг нь бол энэ нийгмийн даатгалын ерөнхий хуульд яг ажил олгогчийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлж байгаа. Зарим одоо тогтмол ордог орлого буюу цалингаас бусад төрлөөс нийгмийн даатгалын шимтгэл давхар авдаг байсныг болиулж байгаа гэдэг ач холбогдол өндөртөө. За сүүлийн 3 жилийн хугацааг харахад хувийн хвшлийн улсад төлөх татврын үр 3 дахин өссөн. 1.2 их найдын татврын өртөө байсан бол одоо 4 их найд өрчөөд байна. 3 жилийн өмнө 2000 орчим дансыг хаадаг байсан. Данс хааж байгаад татвараа татж авдаг гэсэн. Өнөөдөр 22,000 данс хааж байна. 24 оны статистик авахад. Тэгэхээр энэ бол хувийн хвшил татвар бол асар өндөр дарамт үүссэн байгаа. Дансаа хаалгаад татвар төлөх хэмжээнд төрж ийн гэдэг чинь мөнгөн урсгалын дутагдалд орсон, татврын дарамтаа төлж чадахгүй хэмжээнд очсон байж байгаа гэсэн. Тэгэхээр ийм байдлаар хувийн хвшил татвараа төлж чадахгүй байдалд орох юм бол олон компаниуд дампуур шаалгаа барьж байгаа хүнд байдалд орно. Энэ хэмжээгээр ажлын байр багасна. Энэ хэмжээгээр эдийн засаг сөрөг нөлөө үзүүлнэ. Тийм болохоор яг ийм хүнд байгаа нөхцөлд бол татврын дэмжлэгүүдийг бол төрөөс бодиттой үзүүлэх ёстой. Тэгээд энэ ажлын хэсэг маань бас нийгмийн даатгалын хуультай холбоотой энэ хувийн хвшлийг дэмжсэн. Ялангуяа хөдөлмөр халамжаас хөдөлмөр рүү шилжиж байгаа энэ бодлогыг дэмжсэн. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээ дэмжсэн. Ийм хуулийн төслийг бас өргөн бариад хурлын даргад өргөн барилаа. Бас их хурлаас бас татврын хуультай холбоотой ажлын хэсэг гарцаа ажиллаж байгаа. Энэ дээр бол хувь хүний орлогын албан татвар нөөтгээд олон төрлийн бас татврын хөнгөлтүүдийг үзүүлэхээр бас хуулийн ажлын хэсэг бас ажиллаад явж байгаа гэдгийг бас давхар дуулгая. Баярлалаа. За энэ хуулийн яг гол үзэл санаа бол бид нар энэ хөдөлмөр эрхлэлтэд дээшлүүлэх гэсэн үзэл санаа байгаа. Бид одоо хөдөлмөрийн одоо зах зээл дээр хөдөлмөрлөх хүчний оролцоог харах юм бол бид нар 67% байгаа. Манай урд хөрш 69, за Казахстан 71 гээд
Яг одоо тоон үзүүлэлтээр харах юм бол бид нар хөдөлмөрийн зах зээл дээр дахиад 100 мянган хүнийг хөдөлмөрийн зах зээлд оролцуулахын боломж байна гэж харагдаж байгаа. Тэгээ бид нар одоо их ярьдаг хөдөлмөрлөх ажиллах хүч байхгүй болсон байна. Гаднаас авах хэрэгтэй гэх. Тэгтэл бид нар 40 мянган одоо залуучуудаа Солонгос улсад ажиллах гэж явуулчаад оронд нь шууд ажиллах хүчин авна гэдэг бол бас тийм ч оновчтой хөгжлийн бодлого бол биш. Одоо байгаа нөөц болцоо энд одоо харагдаж байгаа 100 мянган хүмүүсийнхаа хөдөлмөрлөх орчин тэдний ур чадварыг яаж сайжруулж дотоодын хөдөлмөрлөх одоо энэ зах зээлээ тэлэх вэ гэдэг дээр бол энэ хууль маш ач холбогдолтой гэж үзэж байгаа. Ийм ч учраас одоо оюутан залуучууд, тэтгэвртэй гарсан ахмадууд, гэртээ бас хүүхдээ харж байгаа эмэгтэйчүүд цагаар ажиллах одоо иргэний хуулийн одоо хөлсөөр ажиллах гэрээгээр ингээ ажилласнараа эндээсээ авдаг тэр одоо нийгмийн даатгал нь байхгүй болсноороо энэ ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлж өгнө гэсэн ийм ач холбогдолтой болно гэж үзэж байгаа учраас бас нэгдэж энэ хуулийг хамтран санаачилж байгаа. За асуулт байвал энэ ажил олгогчдын зүгээс төлдөг 12.5% болов одоо нийгмийн даатгалд болж байгаа зүйл бол тухайн нөгөө ажилтан буцаад тэтгэврт гарахад ямар нэгэн байдлаар үр нөлөө үзүүлдэггүй. Энэ бол одоо цэвэр зөвлөгөө ажил олгогчдоос ингэ авч байгаа зүйл. Тийм учраас үүнийг болиулыг гэдэг зүйлийг ч гэсэн бас ажил олгогчдын зүгээс ярьж ирсэн. Тэгэхээр таны сайн хэлснийг бол энийг бол огт болиулахгүйгээр хөдөлмөрийн үсний нэг доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээр таазын тогтоёо гэж харуулж байгаа. Тэр яг нийгмийн даатгалын ерөнхийдөө бид нар чинь нэг тогтолцооноос өөр нэгэн тогтолцоо руу шилжиж байхдаа өмнө нь хөрөнгөлөгдсөн одоо ийм сан багтаа нийгмийн даатгалын харин тооцоолын үүрэгтэй учраас энэ байгууллагаас авах гэж байгаа энэ мөнгийг бүрэн одоо байхгүй болгох боломжгүй. Хэлцүүлгийн явцад манай олон гишүүд энийг нэг мөсөн алга болгоё гэдэг саналууд гарч ирсэн. Тэгээ олонхороо хэлэлцээд энэ бол одоохондоо бол бид нар тийм шийдэлд хүрээгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 11 улсын хэмжээгээр тогтоож өгөх нь энэ цагт одоо нийгмийн даатгалын санд томоохон эрсдэл учруулахгүй нөгөө талаасаа ажил олгогчдод ээлтэй шийдэл болох юм а гэж ингэж энэ шийдэл төрсэн байгаа. Нийгмийн даатгалын шийдлийн одоо сангийн мөнгө орлогоор улсын төсвийн одоо энэ цаахыг нөхөж явж байгаа энэ байдлыг цаашид ер нь хэрхэн яаж боловсруулах нийгмийн даатгалын шийдвэр гэдэг бол улсын төсөвт орлого бүрдүүлэх татвар биш ээ гэдгийг хүмүүс ярьж байгаа хамгийн чухал юм. Гэтэл одоо бол ерөнхий нийгмийн даатгалын сан болоод нийгмийн даатгалын сан цугларж байгаа мөнгө энэ орлого маань нийгмийн одоо улсын төсвийн энэ зохих одоо цаахыг нөхөтгэл юм хэрэгсэл болсон байна гэж байна. За нэг талаас нийгмийн даатгалын харин алдагдлыг улсын төсвөөс тодорхой хэмжээгээр нөхж байгаа. Нийгмийн даатгал өөрөө яагаад ийм алдагдлалд орж ийнэ гэхээр бид нар нөгөө өмнөх системийн тогтолцооны үед хөрөмтлүүлдэггүй тогтолцоотой байсан. Тэгэхээр энийг бол тодорхой засах одоо бодлогод яригдж байгаа. Тогтолцоонууд ингээд баг багаар хийгдээд явж байгаа. Энэ дээр ч гэсэн одоо засгийн газраас бас нийгмийн даатгалын одоо багц хуулийн тухай бас оруулж ирэхээр байх шиг байгаа. Бидний энэ хуулийн санаачилсан хэсгүүд бол нийгмийн даатгалын зарлахын хэсгээр дараагийн үе шат руу орё. Хамгийн ихэнд орлого буюу одоо энэ ажил эрхлэлтийг боомлоод байгаа хэсгийг шийдчихье. Ажилгүйдэл одоо хөдөлмөр эрхлэлтийн зах зээл ингээд богсаад Монгол хүмүүс хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон хөдөлмөрийн хүчний дутагдлалд орсон энэ үед энийг дэмжих бодлогын эхний ээлжинд явуулчээ. Үүний дараа энэ нийгмийн даатгалын оролцогч гэж хэм байх уу? Ямар юм хэмжээтэйгээр энэ нийгмийн даатгал тэтгэврт хэмжээг нэмж болох уу? Ямар бүтээмжтэй байдлаар хийж болох уу? Оролцогчдыг яаж төв тодорхойлох гэдэг асуудал бол дараагийн ихний асуудал юм а гэдэг ийм байдлаар шийдэж хамгийн чухал ихний 3 асуудлаа орж ирж байгаа. Группт байгаа хүмүүс одоо ажил хийхээр тий энэ хуулийн төсөл дээр шийдэх хэдэн үе нийгмийн даатгал төлөхий. Нэг асуулт нь болохоор энэ хуулийн байгууллагаас хүмүүс тэтгэврт ирж гарчдаг шүү дээ. Одоо тэр нэг юм хамгаалтын албалтанд ажиллаж байна л доо. Тэгээ тэр хүмүүс одоо шилбэл энэ хуулийн төсөл дээр дахиад одоо ажиллаж байгаа байгууллагатай хэдэн хувийн татвар төлөх гэдэг асуулт аваад ирсэн. Тэгэхээр энэ хуулиар нийгмийн даатгалын хуулийн одоо хувь хэмжээг огт хөндөөгүй. Энэ удаа бол яг хуваарь хөдөлгөөр эрхэлж байгаа. Одоо бизнесийнхний хэлдгээр бол бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ, хөлсөөр ажиллах гэрээ гэсэн энэ асуудлууд нь өөрөө иргэн үндэ 20% нийгмийн даатгал ноогдуулаад энэ төрлийн ажил үйлчилгээ бизнес эрхлэгчдэд дарамт болоод байгаа учраас энийг нэхлээ шийдчихэ. Дараа нь тэр тэтгэврийн хэмжээ, хувь хэмжээ болон тэр одоо эрт тэтгэврт гарах гэсэн энэ асуудлуудыг бол хөндөнд яалтчгүй сангийн асуудал орно. Тийм учраас бидний энэ хуулийн энэ 3 заалт бол эхний ээлжинд хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж гэдэг хамгийн чухал заалтан дээр төвлөрч байгаа. Нийгмийн даатгалын санд төвлөрч байгаа орлогын хэмжээ ер нь хэдийн хэмжээгээр одоо өсөн нэмэгдэн хэдийн хэмжээний ажлын байр нэмэгдэн гэж үзэж байгаа. За нөгөө тал багасгаж байгаа учраас бас орлого нь багасж байгаа шүү дээ. Энэ орлогыг буцаад одоо ажилдаа болж байгаа хүмүүс нөхөж чадах юм уу? Дээрээс нь нийгмийн даатгалын төлөвлөлт бодлогыг
тэтгэвэр авч байгаа хүмүүсийнхээ орлогыг хэдэн хувь байрны тэтгэврийг нь тооцож хийх та бүхэн энэ тоон судалгаануудаа хийсэн юм уу? Ямар хөө тооцооллоо вэ? Хоёрдугаар таныг бол Апо компани санхүү эрхлэлсэн цэглэлээр 15 жил ажилласан гэдэг. Тэгэхээр ингээд тодорхой хэмжээний аж ахуйн нэгжүүд олон одоо ажлын байр бий болгодог нийгмийн даатгалын шимтгэлд компаниар буюу аж ахуйн нэгжээр өндөр хэмжээний татвар төлдөг энэ аж ахуйн нэгжүүдийн лобби авч байгаа нэгжүүдэд амжилт энэ дээр та байр суурь. За эхний асуулт нь болохоор нэг нийтдээ энэ 3 заалт 300 гаруй тэрбум төгрөгөөр одоо 24 оны статистик тооцоолоор нийгмийн даатгалын санг бууруулахаар гаргаж байгаа. Энэ нь нийгмийн даатгалын орлого зардалтай харьцуулахад бол нэгдүгээр мэдэгдэхүйц дүн биш. Тийм хэмжээгээр одоо өсөж буурзах хэлбэлзэл бол байдаг. А үүнийгээ бол бид нар cost benefit analysis гэж одоо энэ шийдвэр гаргахдаа эдийн засгт үзүүлэх нөлөөллийг нь хэрхэн тооцдог гэсэн аргачлалаар тооцсон. Тэгэхээр энд тогж байгаа нэг төгрөг 80 мөнгө болох хамгийн бага. Одоот нь 2.4 дахин эдийн засгт нөлөөлөл үзүүлэх юм тооцоо гарцсан. Энэ тооцоолыг бол дараа нь ингээд дэлгэрэнгүй нь үзүүлж болохоор байгаа. Нэг гэсэндээ энэ мөнгө алга болоод биш. Энэ мөнгө хүмүүсийн ажлын байрыг бий болгох яг бодитоогоор хуваарь хөдөлмөр эрхлэх алга болчих. Хоёрдугаарт энэ зохицуултыг хийхгүй болохоор Монгол хүн хуваарь хөдөлмөр эрхлэхээр нийгмийн даатгалын шууд орлогоос нь 20% суудгаад авчаад байгаа. Ийм нөхцөлд бол ерөөсөө хөдөлмөр эрхлэлт байхгүй болчихж байгаа учраас энэ цэвэр хөдөлмөр эрхлэлтийг одоо ийм дэмжих үйл ажиллагаа гэж ингэж болж байна. За хоёр дахь асуулт бол би Апо компани захирлаар 15 жил санхүүгийн захирлаар нь ажилласан. 2018 оноос хойш Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Апо компаниас албан ёсоор ажлаасаа гарсан. Энэний цаана одоо тэр ажил эрхлэгчдийн ч юм уу томоохон компаниудын нөлөө байхгүй гэдгийг бол баттай хэлэх байна. Танай ажлын хэсгийн гишүүд хүн амын орлого албан төвийн 1% болохын юу дэмжиж байгаа юм? За яг энэ бол энэ асуудалтай холбоогүй компани асуулт учраас. За ер нь бол зарчмын хувьд бол энэ бас байж болох зүйл. Гэхдээ хуулийн гаргалгааг нь бид нар ярьж шийдлээ өгөх. Хоёр дахь асуултанд би бас нэмэлт хариулт өгч. Энэ хуулийн өөрчлөлтөөр бид нар хөлсөөр ажиллах гэрээ ажил гүйцэтгэх гэрээнээс авдаг нийгмийн даатгалын шийдвэрлэлийг болиулж байгаа байхгүй юу? Мөн хоолны мөнгө, унааны мөнгө. Энэ бол Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгжид үр дүн очих юм шүү. Сөөхөө идэхэн өндөр цалин өгж байгаа аж ахуйн нэгжийн асуудал биш ээ. Хамгийн гол юм нь бол энэ хөнгөлт болж байгаа юм. Тийм болохоор яг хувийн хвшлээ дэмжсэн, баялаг бүтээгчтэй дэмжсэн, ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд дэмжсэн бодиттой хөнгөлт болж байгаа шүү. Лодогшнээс таныг одоо бас нөгөө НТВ-д ажиллаж байсан болохоор Апогийн лоббинд орчих гэх байх л та. Тийм зүйл баа. За би ч одоо засгийн газрын мэдээ хувьцаат компани, Жигүүр гаранд 5 богд, Шунхлаа групп, олон компани охин компани ажиллаж байсан. Лобби байгаа муу компани.